Намрын дунд сарвалж хүүтний улирал ойртож байгаа ч самарт явж байгаа иргэдийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Газар дунсан самрыг түүгээ зогсохгүй модонд байгаа борхоцоонуудыг хүртэл хүчээр мундаж унгаан авч байгаа нь даанч харамсалтай. Өнөөдөр манай сурвалжлах баг богдуулын ингэрт самар түүдэг хэсэг бүлэг хүмүүсийг олсон юм. Чухам эдгээр хүмүүс юу ярьсныг ярилцлагын төврөөс хүлээ авч үзсэн үү? Ярэмээр өгөхгүй гэдэг юм шүү. Энд ах нь одоо ирээд 2 жил болж байна. Түгрээ арга санаа ерл байхгүй. Эндээ өвлжөөд эндээ байх тухтай байдаг. Намардаа энэ самарчт маань ирээ самраа авна өвлдөө эндээ би чинь ичин хавардаа хэдэн унсан бугын ивэр авна зундаа хэдэн жимс нагаалт үүд юм да. Их ч одоо мэдэхгүй. Манай дүүл одоо зүгээр ахаар самранд явтаа гэж аваад ирсэн намайг. Одоо энд хөлдөж өгөх гээл, даарж өгөх гээл ямар сайндаа ингэ зогсож явах вэ их ч одоо. Их ч одоо 3 хүүхэдтэй. Манай том охин саяны хүнтэй суугаад жирэмсэн болсон. Хүүхэд нь төрсөн чинь нөгөө нэг юм хаяа авцсан. Одоо ингэ их ч 4 хүн тийж гэн. Одоо нэг 3 хүүхэд байна. Одоо нэг няраа байна. Одоо энэ идэгээ тийжихгүй их ч яаж амьдрах юм бэ? Захаасаа хөөгдсөн түрээсээ төлж чадхаа байцсан. Одоо хүн юм бодолтож авахаа байцсан. Их ч ямар Төвтөд ингээд мод дотор самар ингээд түүгээ явж явах би ижид хүнд нөхцөл байна. Их даарж их зовж их ч нь бол уг нь олон жил захтар 8-аас халуун үтнийг даана л та. Тэгтээ самар бол арай хитрхи юм байна. Тэгээ бид хоёр чи зүгээр ялахгүй энд сууж байгаа ах хүүчүүд хоёр шуудаа самар үгүй та хоёрын хичээж гээл оролдон барин ер нь асуудал ихтэй юм байна. Одоо та хэдийн машин суугаад их чинь явъя. Амралтанд байгаа юм шиг сайхан байна өө хэдэн хүмүүсийн хоолыг хийж өгөөд л байна гэж тэгсэн. Байхгүй тийм байхгүй ядарч зовторч одоо. Тэгээ ядардаг юм уу ядрахаар янз бүрийн юм харагддаг юм уу яадгийн ой модон дунд чинь нэг орой би засах гад гарсан чинь тэр модны цаана шарков игээ дуута дундгийн. Тэгэхээр энэ одоо арчих саасгал болсон байх та гэж одоо хэрдэн баргацсан аваад хэдэн мөчөр аваад яваад очиж байхгүй. Тэгээд яасан энэ одоо хаачих вэ хүнээ тоглоод байгаа байх та гэж бодоод байжсэн чинь майхан руу эргээд харсан чинь шарков игээ наа хаачих чам бэ. Тэгээ би чинь палгаа зүрх салганаар тэндээ тэгээд ухаан алдал болсон. Юу болсон юм санахгүй. Тэгээ өглөөс ирсэн чинь дэстэ нөгөө самарнд явдаг хэд чинь дэстэ өшгөлж үсэрийгэл энэ маа авгаа хин авчирсан юм бэ. Юу чих юм уу хоолны сав хоол амтгүй байна гэл хүмүүсийн байгальтай хааргүй. Байгалийн шиг авахд бас учиртай гэж би боддгийн. Би одоо энэ хүмүүст одоо үлгэр домгийн юм ярьж айлгаж ажил энэ хүмүүс арай гайгүй хандаж байгаа энэ байгальд. Тэрнээс намайг байхгүй байсан бол энэ модыг чинь тайраад самрыг аваад модын зарна гэж ярьж байгаа. Намайг байхгүй байсан бол энэ ууланд энэ мод үлдэхгүй. Тэгээс өдрүүгээ чиний одоо заалгах жах шиг байна дөө надаас. Игээ улаанаг явъя гэж хилцаад юм да хүүртэй. Энэ самарчтан тэгээд өстой айгу дээрлэх үү. Улаанаг анх удаа ирсэн гэд мод руу авирга авируулчихдаг юм. Нөгөө нэг тэнийг юм ангирч авираад модноос модны ороо сармагч шиг дүүлж өсөрж байгаа. Өчтөр тархиараас тархиа хагалж байгаа. 4-5 хоногийн өмнөөс нэг 2 юм хоорондоо зодтол сүхний бүксээр тархин зохио хаглаа ийцсэн. Тэгэл хоорондоо нэг мэдгэд тэрвэрлэлт арх уцаа хаанаас арх болж угаад байгаа энэ уулын мохорч өстой мэдхгүй их чинь өстой зутарж байна. Одоо та нарын машин суугаал яваа. Та нар ирэхгүй бол их чинь одоо яаж явах юм бөөм. Их чинь өстой уулнаас уруудаал нэг удаа явж игс чи буцаагаад энэ отор дээр өрөөд ирс төөрч. Тэгсэн чинь улаанаа чи намайг барьж авал өстой амьдралыг хоёулаа босгочиж амттай чи юм зүхтлаа барьлаа гэ намайг чи энд нүдээ зодоод. Их чихэн толгой барайны шилтээ өгөрч ягалцсан шүү дээ. Одоо их чинь бодсон. Ерөөсөө явж очиод одоо дахиж тэр зах мах тэр төрөөс мөрөөс ихтэй тэрийг даврахгүй ерөөсөө. Shopzig гэрээгэцэг имэн гэдэг ийм онлайн дэлгүүр хийдэг юм байна. Гэрээгээд аппликейшн байдаг да тэр дотор хүртэл байдаг юм энэ тэр дэлгүүр нь. Тэгээ явж ороод би одоо бараагаа өгөөл дандаа үндэсний бараанууд юм байна Монгол. Их чинь энэ авчирсан хэдэ самраа брэнд үүсгээл тэнд нь тавиал тэгээ заруулчих юм байна. Тэгэхээр миний самарны зургийг аягүй гоёор авч өгөөл тэгэл түрээс мөнгө гэхгүй тавиал хүн худалдаж авах юм бол тэд нар 5% л авдаг юм байна. Яашиг одоо тэр намар их чинь одоо нас явцсан одоо гадаа зогсоод зарн марна одоо худлаа ядарж гин одоо. Хэрвээ та Гэрээгээ шоп дээр бараагаа барилуулахыг хүсэх юм бол Гэрээгээ шоп пэйж рүү мессенжерээр бичиж холбогдох, аль эсвэл 7777 3773 гэсэн дугаар руу холбогдох, аль эсвэл хотын төвийн аюу тааврын 12 дагвар дэж цахим дэлгүүрээ нээгээрэй. Харин Гэрээгээ шопор хэрхэн үйлчлэх вэ гэх юм бол Shopzig gэрээгэцэг.mn гэсэн сайт руу орох болно. Аль эсвэл Гэрээгээ аппликейшнийг татаад орвол илүү амар гэдэг шүү манайхаа. Шарков ч анх намайг чинь энэ дагуулж ирэхдээ ихчээ та пүрүүстэй болно штэ. 2 сар гүрийчхээ гэдгсэн байхгүй. Их чинь одоо энд ирээс цар гараа болж байна. Үүний тэр хаавэсэн тэр пүрүүс ихчт нь одоо энэ өөрийн мэдлийн 3 шуутай л самар. Одоо энийг л нэг яаж ч явах шиг нэг мөнгөн төргий даа л гэж бодож байна. Энэ Шарков л нэг юм бодоод байлээ тэр Гэрээгээ шоп гинөө.
Тийшэнд нь самра тавина ихчээ. Тэгэнгүүт тэд нар сайхан зараад өгнө. Онлайн шоп гинэ тэр нь. Монголын үндэсний юмнууд зарагддаг гэж хэлээ тэр гэрээгээ шоп дээр нь. Тэрэн дээр нь игээ дүү хоёрын самрыг зарна гинэ. Тэгээд тэр гэрээгээ шопоос нь самрын маань одоо тэгээ аваарай л гэж хийдээ да. Одоо Шарков явж байгаа бол би ч одоо явъя да одоо тэгт. Хоолонд ч одоо дүүрч одоо явханд өхөр тугал хоёр нийлэх хамаахгүй гэдэг шиг одоо эдний хоол одоо надад ямар хамаатай одоо явъя зүгээр. Гэн дээр хотгөрөө арга бодол байхгүй. Надад тэнд амьдрал байхгүй. Хүмүүс намайг харах юм бол нэг юм аригчин л гэж харна. Харин байгаль намайг хүнээс илүү намайг хайрладаг. Тийм учраас ч би байгальтаа байсан эндэл байгаа дуусна да гэж боддог юм да. Харин энэ авгааг л аваад үлдчихье гэж бодоод байгаа. Явна гэдэг байгаа. Эцсийцтэй хүн байгалийн та хүн нүцгэн ирдэг нүцгнэрээ л буцдаг. Тийм үү? Ярьж байгаа яриа үйлдэж байгаа үйлдэл хоёр нь зөрчилдөд байгааг яах вэ? Үнэхээр мэдэхгүй анх удаа ирсэн үү? Аль эсвэл өөрийн буруутай үйлдэлээ бусдад нялцааж байна уу? Хариултыг үзэгч та бүхэн өгнө үзье. Өнөөдрийн сурвалжлагыг дэмжиж ажилласан Гэрээгээ шоп байлаа. Баярлалаа. Баяртай.